50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа авиг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана орой минь дүргий эрхэм мөндөд Синигийн үзэгчтэй. За бүр даа ялангуяа үндэсний лотерей тоглож байгаа бүх хүмүүст одоо энэ өдрийн энэ орой мэндийг хүргэе. За өнөөдөр чинь он гараад хэд дэх тоглолт вүлээ? 2 дахь те 2 дахь тоглолт шүү. Одоогоор азтан яаж тодорсон байгааг би хараахан мэдэхгүй байна. За ингээм хамгийн түрүүнд уламжлал ёсоор 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг бид нэр хамтдаа тодруулах гэж байна. За би нөгөө тоогоороо тоглосоор л байгаа. Ми билетээ төлчөөд авчихсан юм шиг. Яг энэ 7 хоногт тоглоё гэж байна. За дараагийн 7 хоногоос ихтэй 120 сая төгрөгийн төлөө тоглоно. За хамгийн ихний тоо 9. Хамгийн ихний тоо 9. За түүний дараагийнх буюу 2 дахь нь гэсэн үг шүү. 4. 4. 9 4. За дараагийнх нь буюу 3 дахь тоо. 3 дахь тоо. Яс удаан гарч ирж байна. За гарч ирэх нь мүдгүй. За 6. 6. За хэрвээ та яг одоо энэ 3 тоог таацсан байгаа бол 9 4 6. Анхааралтай харж байгаараа 4 дахь тоо. 4 дахь бөмбөлгийн тоо хэд байх нь вэ? Энэ бөмбөлөгч яагаад ингэ хөдлөд вэ? За одоо зогсчихлаа. За энэ ч яасан эвгүй бөмбөг вэ? Ингэ хөдлөд байх юм. За 2. Хабаа. За. Ингээ 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын дараас нь 4 тоо гарч ирлээ. Тэгэхээр өнөөдрийн ингээ хурцуул яа юм. За. За ингээд 3 дугаар зэргийн хонжуур энэ 4 тоог яг дарааллыг нь хэрвээ та зөв таасан бол зөв бөглсөн бол өөрийнхөө тавьсан бооцоог 500 дахин өсгөж авах юм. За таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөг байх ёстой шүү. За ингээд 4 тоотгоо бүгдөө ахаа танилцъя. Зурглаачийн дууранд ингээ харахаар зэрэг ингээ тоонууд нааш цаашаа хөдөлсөн болохоор чанга тодоор хилээд үгүй. Эхнийх нь 9, хоёр дахь нь 4, 3 дахь тоо 6, хамгийн сүүлийн буюу 4 дахь тоо 2 гэсэн тоонууд байна. 64 биш ээ 94 62. 94 62. 94 62. 94 62. За. Одоо өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах боломж бидний өмнө ирлээ. Хэрвээ 4D тоглож байгаа бол шүү дээ. 4 тоо бөглсөн бол. За. Бооцоо бол хамгийн бага нь 500 төгрөгнөөс эхэлнэ. Байныг сайн хараад аваарай. 500 төгрөг. За хамгийн ихний нэнд гараад ирлээ. 8. 8. Ердөө 4 хүн тоол таах ш. Энэ дотор бол нийтдээ 40 бөмбөлөг байгаа. Одоо бол 38 бөмбөлөг байна. Тэгээд цифр тус бүрээс, тэгээс сүртлэг цифр тус бүрээс 4 ширхэг байгаа. За дараагийнх нь 7, 8 7. 3 дахь нь 4 гэж цифр гарч иржээ. 4 гэсэн тоотой цифр гараад ирлээ. 8 7 4. За 4 дахь нь. 4 дахь нь тэг. 4 дахь нь тэг. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын өнөөдрийн 4 тоо бол 8 7 4 тэг. 87 40. 8 7 4 тэг. Хэрвээ энэ 4 тоог яг дарааллыг нь зөв та бөглсөн бол өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах нь байна. За одоо бол бооцоогоо 2000 дахин өсгөх боломж. Хамгийн багадаа 500-аар бодохоор зэрэг 2000-аар үржүүлэхээр сая төгрөг болж байгаа. Сая төгрөгийн 40% нь
одоо танд одоо яг энэ тоглоомноос хожсон хонжуурын татвар 40% нь явна. Сан хэд үлдэнэ гэж 600 мянган төгрөг. За эхнийх нь 7. Эхнийх нь 7. Дараагийнх нь 1. Дараагийнх нь 1. 7 1. За одоо 3 дахь тоо. 7 1 7. За одоо хэд гарч ирэх юм бол? Хаяа бас яг ийм адилхан хос 2 тоо гарч ирдэг. За 71 74 гэсэн тооны хослол гарч ирж байна. Гэхдээ яг дараалалаар нь танд танилцуулах юм бол өнөөдрийн 4D-ийн 1-р зэргийн хонживрын дөрвөн бөмбөлөгний тоо бол 7 1 7 хамгийн сүүлийнх нь 4. 7 1 7 4. За ингээд 4D тоглосон бүх хүмүүст их баярлалаа. Хамтдаа надтай хамт тоглосонд. Би тэгтээ дараагийн 7 хоногоос эхлээд 120 сая төгрөгийн төлөө тоглох гэж байгаа гэдгийг албан ёсоор бас хэлэхэд тунтаатай байна гэж. Шууд 120 сая руу тоглож эхэлж байгаа. Одоо манай үндэсний лотерейхны зөвлөснөр шүү дээ. За энд бол одоо бол 6D 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бүх хүмүүс анхаарал хандуулаарай. Сайн хараарай. За 60 бөмбөлөг 60-аа орлоо. За 60 бөмбөлөгнөөс 6 бөмбөлөг нь гарч ирнэ. Тэгээ бөмбөлгөн дээрх тооны дугааруудыг яг дарааллын дагуу зургуулангийн зөв таах юм бол 50 сая төгрөгтэй. 50 сая төгрөгтэй. Хамгийн ихнийх нь 8. Хамгийн ихнийх нь 8. За хоёр дахь нь 5. Хэрвээ та одоогийн байдлаар 8 5 гэдээ яг дарааллыг нь зөв таацсан 85 гэсэн тоог бүгэлсэн таацсан байгаа бол та 1500 төгрөгийн урмын хонжуур хожиж байна. За 1 8 5 1 8 5 1 гэд энэ хүү 3 тооны дарааллыг нь яг одоогоор та зөв таацсан байгаа бол 15000 төгрөгийн хонжуур хожиж байгаа. За дөрөв дахь тоо 8 8 5 1 8 гэд эхний дөрвөн бөмбөлөгний дарааллын яг зөв таацсан бол та 150,000 төгрөг хожиж байгаа. За 8 5 1 8 тэг гэд энэхүү 5 тооны дарааллыг яг одоо зөв таасан байгаа бол та сая 500,000 төгрөг хонжуур хожиж гин гэсэн. За ингээд 6 дахь тоо. 6 дахь тоо тэг гэсэн тоо. За машин маань агаараар үлээх боллоо. За ингээд 2016 оны 50 саяын төлөө тоглож байгаа 2 дахь тоглолт өнөөдөр бол за 8 5 1 8 тэг тэг 85 18 тэг тэг. За дахиад дараалалаар нэг хэлээдхий. 8 5 1 8 тэг тэг. Тэг тэг. За ингээд энэ 6 тооны дарааллыг нь яг зөв таасан болвол та өнөөдөр 50 сая төгрөг ийцэн болох нь шүү дээ. Тэгээд яг нөгөө 20% татварт явна л да. Биш 40% нь яг л 40% татварт явна. Гэхдээ бэлнээр 30 сая төгрөг гэдэг чинь баазар байна. Тэгвэл хэдэн төгрөгөөр хожиж байгаа гэж 50 сая төгрөгийг 550 төгрөгөөр хожиж шин. За одоо бүгдөө хамтдаа 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс бүгдэнд нь амжилт хүсье. Нэгд өдрөөс би 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүсийн дээр нэгээр нэмэгдэн. Таа ч гэсэн бас нэмэгдээрэй. За ингээд үндэсний лотерей хагас жилийн хугацаанд явсан. За ингээ 2016 онд одоо эхний 2 дахь тоглолтоо та бүхэнд хүргэж байна. Ер нь бол тоглож байгаа хүмүүсийн тоо өдөр болгон нэмэгдэж байгаа. Өдөр болгон нэмэгдэж байгаа. За хамгийн ихнийх нь 11. 11. Нийтдээ 7 бөмбөлгийг гаргаж ирнэ. Эхний 6 бөмбөлгийг дараалал
дараалал харгалзахгүйгээр яг зөв таасан тэр хүн 120 сая төгрөгийг эзэн болох юм. За дараагийнх нь 6 11 6 15 11 6 15 11 6 15 40 10 За 5 тоо. Яг энэ 5 тоог та дараалал харгалзахгүй зөв таацсан байгаа бол хэд үлээ 900 мянган төгрөг очиж байгаа шүү. За хамгийн сүүлийнх нь 29. За яг энэ 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр зөв тааж бөглсөн бол та 120 сая төгрөгийг эзэн. Харин одоо бид хамтдаа бонус бөмбөлгөө хүлээж байна. Бонус бөмбөлөг 41. За ингээ 2016 оны 2 дахь тоолт явж дууслаа. За гарч ирсэн 7 бөмбөлгийг та бүхэндээ дахиад нэг харуулъя. 11 6 15 40 10 29 41 гэсэн 7 бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү 7 бөмбөлгнөөс эхний 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр шууд тааж чадсан тэр хүн азтай хүн 120 сая төгрөгийн эзэн болох юм байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан явдалд их баярлалаа. 5 дахь өдөр уулзтлаа. Баяртай. 50 сая, 120 сая. Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Mongolia үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө эзэн. Хади 642 литрээр оролцсон. Бурбас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.